үзэгчид тавагдах амар амгалан айлтгаж Монгол улсын дархан хэлний шугамнаас мэдчилж байгаа да. Баяртай байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн дугаарыг 2008 оны 12 сард $5,000 эзэд болсон улаан хуулийн хэлний хатраадаас бидний үзэгчид тавгандаа хүрэхэд бэлэн болоод байна. Улаан хуулийн хэлний хатраадын золбот хэлчид хамтлагийн 5 залуугийн ажил амьдрал за хэлний хатраад хэлний заставын мөн ажил амьдралтай үзэгчид тавгдаг танилцуулж энэ удаагийнхаа дугаарыг тавгдын таалалд болгож байна. Ингээд тавгдаг нэвтрүүлгээ туглан сууж таалан саярхыг өргөж байна. Монгол улсын дархан хэл тайван амгалан байна. Тавгандаа цуг хөтлөгч алтан гэрэл. Хорондоо аранжинэм захирагчтай хэлийн техник 129-р тусгай анги төмөн олны нэрлэг занчснаар улаан уулын хэлийн хатраад ТV караоке нэвтрүүлгийн сурвалжлагын баг $5,000 эзэн болсон тэрл авиаслыг залуустайгаа уулзаж сэтгэлийн сонирхоор очсон боловч тэр даруйдаа уулзаж чадсан. Тус тусдаа ажил албатай золбот хэлчид хамтлагийнхныгаа бүрдүүлэх гэж эрд сурж явсаар нэг л мэтгэд хэлчдийн амьдралын гүнд орж түүх театрын нэгэн өдрийн ажил үйлстэй танилцсан юм а. Бид нарыг очиход театрын дарга хорондоо аранжинэм эзгүй Улаанбаатар хот руу ажиллаар явчихсан байлаа. Ер нь бол хэл хамгаалах ерөнхий газрынхан хорондоо аранжинмыг андахгүй юм лээ. Ажилтай, хаалжтай, авиасыг дэмждэг, алуун залуунаас зүрх сэтгэлэн дархан хэлийнхээ төлөө зориулсан нэгэн гэдгийг ерөнхий газрынхан ч хэлж байсан учраас бидний хувьд хорондоо аранжинэм ичнээ сайн танил маань байсан юм. Өнгөрсөн жил Монгол улсад хэл хамгаалах байгууллага үүсч байгуулагдсны 75 жилийн ойтой энэ хатраадын түүхт ой тогтсож намтрын хуудаснаа тэмдэглэгдэн үлдэх олон баяр дүүл явдлууд тохиож байна. Монгол улсын хэлийн халдшгүй дархан байдлыг хангаж сахин хамгаалах эрхэм зорилгоон өндөр төргөж яваа энэ хамт олон 1997 1998, 2001, 2002, 2003, 2004, 2006 онуудын хэл хамгаалах байгууллагын тэргүүний хатраадаар удаа дараалан шалгарсан энэ хамт олонны ажлын үзүүлэлттэй. За манай анги 1933 онд байгуулагдсан Монгол улсын хэлийн халдшгүй дархан байдлыг хамгаалах чиг үүрэгтэй хэл хамгаалах байгууллагын нэг бүрэлдэхүүн хэсэг болж улсын хэлийг 240 гаруй км газрыг хариуцсан хамгаалж байна. За түүхэндээ тусанг нь одоо 1944 оны 30 жилийн зодноор 70,000 даадууг тогтоож их говийн зоригтноор шалгарч байсан. За 1945 оны чөлөөлөх тайны үед оролцож Монгол зөвлөлтийн ангиудын давшилтыг хангах толгойн ба хажуун сэргийлэхэд одоо үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй ангимаа. За өнгөрсөн жилийн хувьд хэл хамгаалах байгууллагын болон хатраадын 75 жилийн хугацаанд боловс суралцаан гарan дүгнэж энэ хүрээнд аж ахуй болон тогтчлтын ажлыг нэлээд хийж 24 айлын гараж за агуулах зэрэг барьсан амжилтаар мөн хэлийн нэг ставыг ирээд хэлчинд став шилжүүлсэн амжилтаар 75 жил агуултлаа. За энэ ажилдаа холбогдоод одоо манай ангийн концертны бүрэлдэхүүн хэсэг болох золбот хэлчихэд баг маань ТV караоке улсын хэмжээний реалити шоунд орж нэгдүгээр орсон $5,000 эзэн болсон амжилтаар 75 жил агуултлаа. Ер нь зурагтаар ТV-сэр яг таны яг нөгөө рекламны тийм нөгөө $5,000 гайл үсрээд ингээд Сүпэрцэн $5,000-ийн ТV караоке урагшаа. Yes. эхлээд учрыг нь олохгүйсэн л да. Ямар учиртай юм бол гэдэг. Хамтлагийн ахлагч, ахлах дислэгч Сүх очрын Эрдэнэ жаргал. 33 настай суртал нэвтрүүлгийн офицер
энэ нэвтрүүлгийг нөгөө Хилийн цэргийн 218 дугаар анги буюу хэсгийн шалган нэвтрүүлэх ангийн Хилчин баг оролцсон тэр тоглолтыг би үзээд Хилчин хамтлаг Эрдэнэ жаргал алхах цэцлэгчэд хэлдэг байхгүй юу? Тэд нар орсон байна. Тэд нар төрүүлээ хідүүлээ юу нь явж энэ тоглолтод орох юм биш үү гэд хэдэлтэл манай ахлах цэцлэгч Эрдэнэ жаргал нөгөө албаны дарагт хэлсэн байхгүй юу? Хамтлагийн гоцол дуучин урт насангийн бэлэг жаргал 36 настай номын санчин Яруу хобби дуудуулах багийн гишүүн Думагийн наран туяа 31 настай хүний хэмж хобби хоол хийх жор турших. Би яг тэр үед нөө Хилийн стафт ажиллаар явцсан байсан. Энэ 2-3 хоног яваад ирсэн чинь манай энэ хэд шийдвүлээ ингээд явахаар болсон. Дараа мотомогтын турандаа дарагт танилцуулаад биднээс соёлын төвд удаал тэгэл ийм тэмцээн болдсон байна. Оролцъё гэл. Багийн гишүүн ахлагч Гунаажны бол цайхан 26 настай харуулын дарга хобби спорт. Тэгээд хэдүүлээ ярилцж чаад орж үзье гэдэг энэ тэмцээнд оролцсон. Багийн гишүүн дэд ахлагч Адиягийн Батцингэл 27 настай жигсаалын дарга хобби сакс тоглох. За өнгөрөгч 2007 онд манай золоо хөдөлгч хамтлаг маань танаа ТV-с караоке тэмцээнд амжилттай оролцож эхний одоо шатныхаа шалгуулалтанд орох эрхийн бичгийг авсан. 5000 долларын төлөө эрхийн бичгийг Залбат хилчид хамтлаг өрсөн байна. Залбат Энэ бүхэн бол бид хүн маш их одоо баяртай мэдээлэл өгч 2 дугаар урам зориг бас энэ залуучуудад орсон. За ингээд манай ангийн загш хурандаа анжин 2 дахь одоо 5000 долларын энэ тэмцээнд оролцоход маш их одоо дэмжлэг үзүүлсэн. Өнгөрч 2008 онд бол бид хүн хэл хамгаалах байгууллага Отридын 75 жилийн хойтой байсан. За энэ одоо хүрээнд нийт 13 сая төгрөгийн соёлын техник хэрэгсэл хувц сэргэлийг одоо бид бүхэнд дэмжлэг үзүүлэн шинээр одоо авч хийж одоо ингэж өгсөн. Тойлон цэнхэр огдургын наран мандах зүгээс өвшин Монгол орны торгон хийлийн магнаас их орноо хамгаалсан цэрэг шинжигсаанаас эрхэм мөндөд та бүхэнтэйгэн мэдчилж байна.
듣는다. 내승국티 아무리. 사디 아까 사포사프라 사포도는 다와 동작다 어떨든 모두 제가 무슨 말은 되시 말은 뜻 될수 갓 마르시 Анхлан 1933 онд байгуулагдсан тус отряд цасан шуурганд оруудаж улсын хилдэд тулсан 70,000 гаруй адууг тогтоож их говийн зоригтон хэмээн бахархалтайгаар нэрлэгдэн түүхнээ бичигдсэн. 1936-аас 40 онд 1300 гаруй хил зөрчигч, 1961 оноос өнөөдрийг хүртэл 550 гаруй хил зөрчигчийг илрүүлэн хувь зүйн дагуу шийдвэрлсэн байна. Их орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлж хүндтэй гавьяаг байгуулсан. Байгуулж яваа эдгээр хилчдийг хараад сэтгэл ирэхгүй хөдөлсөн. 1970 онд бүгд найрамд Монголд улсын ардын хурлын тэргүүлэгчдийн зарилгаар ангийн байлдааны тухтай болж 1976 онд засгийн газрын хүндэт жуух хүчээр шагнагдсан. 1997 оноос хойш өөр авлага буян сүүлийн 9 жилд гэмт хэрэг зөрчилгүй хамт олон болсон өндөр амжилттай хамт олон. Сүүлчлэн Улаануулын отрядаас хилийн 9, 13, 17, 20 дугаар отрядууд салбарлан байгуулагдсан түүхтэй. Улаануулын отрядын хилчдийн игнэнээс Монгол улсын баатар лавгд орж улсын баг хурлын дарга Гиндэн бүгд найрамд Монгол ард улсын ардын хурлын депутат хурандаа дамцагд орж зэргийн шинжилгээ ухааны доктор Дэслэгч генерал Арвай урдын бууч улсын гавьяа жүжигчин Ламжав улсын начин Сүхбат нарын зэрэг улс орон даяар нэр алдран цуурайтуулсан олон зуун хилчид төрснөөс гадна цэргийн эрхэм дэвд цол генерал цолтон 7 хурандаа 40 гаруй улсын цолтой бүх 3 хүндэт хилчин 14 хүндэт чекист 7 онц хилчин 320 гаруй төрсөн. Хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлж шинэ байрны тохиолдлыг шийдвэрлэх зорилтыг 50 ажиллаж байгаа Улаануулын отрядын хамт олон. Сайн ажиллаж, сайхан амьдарцгаая хэмээх гэгэн үрээтэй хамт олон Хилийн бүх харуулан тавигдж буй шаардлагад нийцүүлэн төвчүүлж алба хаах нөхцөл болцоогоор хангасан байна. Оператив жижүүрийн үр гүйцэтгэлтийг тусгай үнэлгээгээр дүгнэж мөнгөн урамшуулалтай болгож 26 айлд амны орон сууц барьж өгөөд ажилчдаа өдөр бүр 1-2 дугаар хоолоор өнгөө үйлчилж байна. 2 хүнийг удирдлагын академид, 16 хүнийг хилийн цэргийн болон энгийн их дээд сургуульд, бие бүрэлдэхүүний 73%-ийг автож олооны бүх харуулын дарга гадзуурхны ажилчдыг тогооч нарийн боовчны нэрв эд хариуцагч нарыг бодлогч касчин нэрвийн дамжаанд тус суралцуулж 1-3 мэрэгжил эзэмшүүлсэн байна. Би одоо энэ отрядад мэдээлэл соёл сурчлагын ахлах офицер гэсэн албан тушаал дээр ажиллаж байгаа. За, хамтлагийн ахлагч Сүхөчрийн Эрдэнэ жаргал. Сүхөчрийн Эрдэнэ жаргал. Сугалсан дуу. Манай хамгийн анхны боё брэнд хамтлаг энэ бол Камертон хамтлагийн дуучин Ганагийн чамтай хамт явмаар байна. Хэмээн дууг дуулахаар суулаад харжаа. Амжилт.
Хармаачин шүрийг олон сэтгэл минь уушрах ёо Зэрэгцэн суугаа минь хайрын зүүн сарна айдэл таач Зүн зэрэглэшиг амьдралын харгүй Духын дүнтэйгээ би хамтдаа барвай Баяр гонгийн мэдэн цууч Магтаад замыг нав хүч хайрлаач Болбрагарыг чинь атгсан хിവэрэ Мөрөл хорвоотон хамтдаа туяа Суглаа бол янз бүрийн таалагдсан уу таалагдаагүй юу? Ерөөсөө мэдэхгүй байсан. Тэг ямар ч байсан аяа сонсож байгаа л маш их хэцүү байна. Энэ ер нь яасан даруухан улсууд гараад ирвэ? Огт мэдхгүй дуугаа гарч ирэл дуулаад холтой ба. За ямар ч ус амжилт баярлаа. Би одоо энэ ангида номын санч Нярав гэсэн юм ажил эрхэлдэг. Бод хилчид хамтлагийн гоцол дуучин бэлэг жаргал. Та бүгдийн ажил үйлс тавлаг сайхан дархан хил тайван байгаа үстэй. Тайван байна. Номын санч нэр ажилтаа гоцол дуучин бэлэг жаргал. Тэнгэр дурдан алчуурын юу амаргийн дуу. Би энэ отродын хүн эмнэлгийн албаны дарга. Бэлтгэл ставын чагсаалын дарга гэсэн албан тушаалд ажиллаж байна да. Хилийн 7 дугаар ставд харуулсан дараагаар ажилд гарсан анх. онд Хэлийн цэргийн дээд сургуулийн ичнээгээр эргцэн анги төгссөн. Үндсэн мэрэгжил би багшийн сургуульд төгссөн багш мэрэгжилтэй. Би энд 2001 онд ажилд орсон. 2000 онд анхаахан сургууль төгсөөд Дорногов аймгийн мэрэгжлийн хяналтын албанд улсын байцаагчижсэн. Үндсэн мэрэгжил жолооч мэрэгжилтэй. Одоо Хэлийн цэргийн дээд сургуульд өвчнээ 4 дугаар курст Хэлийн эрх зүйч мэрэгчлэр суралцж байгаа. Бидус ч өөрсдөө тус тусын ажилд орсуучтай бас дандаа тийм урлагийн усуд биш. Ажлын завсраар бас ганц нэгэн дууга бэлдэж байсан л та. Нэвтрүүлгийн ялагчийн төлөө өрсөлдөн ялагч болсон. Та бидний сайн мэдгээр Дорногов аймгийн Улаанудын Хэлийн застав хэмээн нэршигдсэн Золбот Хэлчид хамтлагийнхныг тайзнаа орон залж байна.
Ирэн дайцны мансан Дайчин Баатар хэдийн зэрэгтэй эх орны минь цэнхэр хязгаар гэгэн дорны улаан уул эцгийн голомчиг сэтгэл дотнохон эдгэн дойрхон улаан уула дархан хэдийн онцгой чиглэл данзан арвжаагийн үлгийн нутаг хэдийн бомтын анхны голомт хилчин ирсэн эдрийн жавха улаан уулын номин хязгаар удам залгсан золбоо хилчил Үдшгүй муу хийсэж энэ залуус ирээгүй Иргэд ханхуц мороо харанцуг зүйлбигээр Ирэн зундан багталтайгаар хөл тавья Идэл чүрэн чадвар Иргэд хавчудэн үрби Тонгийн олон баатруудын гавьяа сонсоод хоёр дахин төрвөл энэ нутагта хоёр дахин үхвэс энэ нутагта хорвот миний хараа миний Монгол хотоос такси хүлэг мар шиг эхлороо ирээгүй өнөөдрөө сигнэ Став 1933 онд Аришан тамиг нэртэй газар улсын эдийн шугамаас 5 км-т байгуулагдсан. Манайд став нь энэ газар нутгаар эх орны чөлөөлөх тайны үед тэргүүн фронтонд явж байсан зүйлд Монголын дайчид явдаг замсан замнал байдаг. Гэрээ тэлчин жолооч радист харуулын дарга гэсэн удаа бүрэлдэхүүнтэй гэрээ тэлчид албаурга өнөөдөр сайн гүйцэтгэж байгаа. Төвөөчийнх нь одоо гэрээ тэлч энэ жил урилгаар хөлийн цэргийн дээд сургуульд сургацгаар бэлтгэлээ хангаж байна. Ставын үйл ажиллагаа тогтмолдож хил хамгаалах байгууллагын хэмжээнд өнгөрсөн оны 2008 оны ажлын үр дүнгээр 5 дугаар байранд шалгарч ажилласан гэрээ тэлчин болсноо хойш ставын одоо алба амьдрал үйл ажиллагаа хэвийн хэмжээнд сайн явагдаж ингэж ажиллаж байна. Ээлжид маань дуурамтай гэрээ тэлчнээс бахархаж сурж дуурайж үлгэрлэж ингэж ажилладаг. Гэрээ тэлчин хувцас зэрэг албаг самт байх нь биеинд бас сургалт албаны үзүүлэлтүүдээр үлгэр дуурайл болдог ийм сайн талтай байдал ажиллаж байгаа гэрээ тэлчин төсөл хэрэгж ажлын хүрээнд энэ ажил амжилттай сайн хэрэгжиж байна.
Хуранда арын жинэм дарахтай улаан хөлийн альтернативын хамт олон хөлийн заставын дарга нарын 100% автомашинаар, харуулын дарга нарын 60%-ийг мотоциклоор, хөлийн манааг 100% ундаг дугуйгаар хөлийн заставын бүх офицер ахлагч нарыг дуран харааны хэрэгслээр хангасан байна. Мөн офицер ахлагч ажилтнуудын чөлөө цагийг зөв зөвшөөрөлтөд өнгөрүүлэх зорилгоор амралтын тусгай байгуулж тохижуулан отрядын шинэ байрны дотоод тохижилтыг өөрсдийн хүчээр хийж ангийн дотоод орлогоос 10 сая гаруй төгрөгийг зарцуулсан байна. Эх орон тусгаар тогтнолыг энэ л хүмүүс мах тусаараа мэдэрч элсэн гов, эерэн тал, нүд үе шуурга, цас, бороо, салхи, шороо алив бүхэнд ажирахгүй зогсон. Би хийх ёстой гэж л бодно. Бидний төлөө тэр нүдэд цавчлгүй зогсон. Тэглээгээд ядархаагүй, ямблаагүй, ятраагүй, бас затраагүй. Ажилгүй лаад өшгөлөж явахаар хилээ манаж ухаанаа тэгшлээсэ гэж зарим залуусд хэлмээр санагдсан. Энд нэг зүйлийг дуртахад алба хааж байгаа нэг гэрээд хэлсэн гэхэд сард 600 гаруй мянган төгрөгийн цалинтай юм лээ. Хүлээсэн үүргээ үнэн чээр биелүүлж явах үүдээ эх орн нь харин ивэл хайраа харамгүй зориулдгийн нэгэн жишээ. Телевизийг үзэж байгаа аав ээж амраг садан төрөл өрсөлдөө зориулаад хэлцдийнхээ нийт торгон хилээ манж байгаа хэлцдийнхээ зүгээс айдууны мэдлэгээ дэвшүүлье. Найнуу ээжээ сарвчилж гарсаар сууно цай сүнийхээ дэжиг цацлан өргсөөр сууно хүчэнса эрдэнд шандат эх орно хамгаалж цэргийн алба эссэн мэнд явна. Хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл яг тодорхой хэмжээний тэнд оролцож байгаа бүхэл багууд бол маш хүчтэй байсан. Баг болгоноос маш их айжсэн. Финалийн 5 баг тавуулаа сайн дуучтай тийм багууд байсан. Дэлгэр хангаа баг гэсэн дундгой. Дэлгэр хангаа дундгойс оролцсон тэр баг маш хүчтэй байсан. зэрэглээ байлаа мэрцэн эрэхлээ байна мянган ус түмэн усыг даавуулаад сэтгэлийг нугаан чамдаа дуулаа Хайр
Ширэн зодгохын болзаа байлаа. Өдрөх хугацаа өгдөх хэрэггүй аямдаач. Уянгийн дуугаар чамдан дуулаа. Төмөр замын салхи төртөө найс баг. Салхи төртөөний бас нэг хамтлаг байсан. Айзог. Адган зинхэр хараагол нь хаяаган даган салхин байдаг салхин хүртэл цэцгийн өнөртэй салхид нутаг Баямсаг хангай салхид занганы айзваг Ялтын дудаа хамтаа 신들의 발가위 고로운 같은 밤에나 아픈 어딘 날 그대로 가운데인 다 그대로 동이와의 한빈승 내린 공부 담임 사비 동이도 다친 승 날이 어우러 담을지 애기애기 소름도 애기 어떻게 던져고요 일기화는 닉들보도 엑스조름이 늑구를 보듯이 사랑하신 애들 바닥이 코로나 나이틴 하바이나 날리로 떠오르듯 하리는 감도도다 한동성인 무지더서지 한동성인 덩굴도 이루어졌은 생내스만 애기새들 생겼지요 이기색이 그래서 공기긴 그승승시마 사랑하신 애들 바닥이 코로나 나이틴 하바이나 Бид ч өөрсдөө тус тусын ажилд орсуулчтай бас дандаа тийм урлагийн усуд биш. Ажлын завсгаар бас ганц нэгэн дууга бэлдэж л байсан л та. Тэгэл яг орохын өмнө нэг хэд өнөг юм сайн бэлдэж ахал. Урцсан та.
одоотой залуучуудын маш хурд хөдөлгөөнтэй ирч хүчийг харуулж байна. Соён кино театрын Бодолгүй зүйл гэж одоо үгүй юм аа гэдгийг бас гайхамшигтай үзүүлж чадчихжээ. аврагтаа. Одоо ялангуяа тэр одоо яг зодтолж байгаа сэтгэл өгсөн. Өдөр бүр Үнэхээр романтик хайр дурлал байна гэвэл чи та итгэхгүй дээ. Ирээд үз. чи итгэхгүй дээ. Монголын уран сайхны шин кино. Kiara компьютерс дэлгүүр бэлэгтэй хямдралтай худалдаа зарлалаа. Нийтийн жишгээр амьдарч нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад таны хэрэглэх компьютер юу юунаас чухал хамгийн хямд, хамгийн чанартай Kiara компьютерс дэлгүүр. Хаяг Хосын их дэлгүүрийн баруун хойно Kiara компьютерс 1, дөрөвдүгээр хороолол Kiara компьютерс 2. Kiara компьютерс. Монголын кастингийн шанс агентлаг орчуулгын кинонд дуу оруулах жүжигчин бэлтгэх кино реклам клипийн тоглох сонирхолтой цоглог хүүхэд залуусыг жүжигчний сургалтанд бүтгэж байна. Бид шинэ дүр төрхийг бүтээн. Утас серийсийг 8448 Монголын кастингийн шанс агентлаг 120 айлын орос суудсан цөөхөн тооны 3 өрөө байр үлдлээ. 2 унтлагын өрөө тусдаа галтгоо бүхий уужим саруу зочны өрөөтэй тоглох орон сууцыг танд санд болгоё. Та 1 м квадрат нь 990 мянган төгрөгөөр үнэлэгдсэн энэхүү байрны 40% төлөөд үлдсэн 60% нь Монгол шудан банкны төгрөгийн 1.8% хүүтэй, валютын 1.6% хүүтэй 5 жилийн лизингэнд хамрагдах боломжтой. Удас 31-93 хаяг Сугатар дүүрэг Монгол 3 дугаар сургуулийн зүүн талд 120 айлын орон сууц. 2007 оны 12 сарын 19-нд бид нар анхны ТV караоке тэмцээнд оролцсон шүү дээ. Энэ тэмцээнд оролцож явах нөгөө Есмис төвд цаатлын Пон Сталингийн том хөшөө байсан. Хүрэл хөшөө. Тэр хөшөөг манай ангийн дарагч Аранжины хурандаа маш их бэлгшээжсэн. Яагаад гэвэл манай анги маань 1949 онд Сталины нэрнжид анги байсан юм байна гэдгийг бас бид нар мэдэж авсан. Бараг 80-аад он хүртэл байсан. Мөн 2008 оны 12 сарын 12-нд манай ангийн золбоотэлчд хамтлаг маань манай анги 12 дугаар отроод тэгээ 12 сарын 12-нд 12 дугаар отроод золбоот хэлчихэд хамтлаг тэрүүн байранд орсон чинь бид нар бас маш их биелэгшээж ангийн захирагч маань бас тэгж хэлэхэд яг гинт бодож исэн чинь яг тийм байгаа юм чинь 12 сарын 12-нд 12 дугаар отроод тийм болохоор бас маш их биелэгшээж байгаа. Одоо залуучууд маань сайн ч бэлдсэн амжилттай ч одоо орсон. Ер нь аливаа арга хэмжээ ийм нэгдэл мөн хамт олонны тус тийм энэ зүйлээр л одоо юмны үр дүн гардаг болов гэж би одоо бодож явдаг. Манай ангид бас үүнээс гадна дахиад золбоот хэлжид 2 ч юм уу, золбоот хэлжид 3 ч юм уу тийм сайхан баг орох тийм боломжтой маш авьяаслаг сайхан залуучууд байдаг. Грейд хэлжид маань байна, харуулын дарга нар маань байна. Стафт бол маш их сайхан авьяастай залуучууд хүүхнүүд байгаа. Үнэхээр бас сайхан нэвтрүүлэг зохион байгуулж үнэхээр одоо үнэн шударга шүүж явуулсан би бол шүүгч нарт маш их одоо баярлдаг. Үнэхээр ард түмний реалити одоо шоу гэдэг бол ийм шударга сайхан зохион байгуулж явуулснараа үнэд одоо ард түмэндээ бас их хүнлэгдэх мөн одоо цаашлаа байр суурь тогтмол одоо байх болов гэж минут бол бодож байна да. Шүүгчний мөрөлдгөөн нэгэнт дүнгийн гаргад дуусч байна. Шүүгчний мөрөлдгөөнийг тайсан өрж байна. Багийн нэрийг хэлэхдээ Золбоот хэлчээ. Тэрэлдэл маш их баярлсан. Тэр бол үгээр хэлшгүй үнэхээр гоё байсан би. энэ ч бас баярлахаараа бас уйлдаг юм байлээ. Нэг цомоораа. Тэгэхээр баяртай байсан. Яг тэр үед бол үгээр ирэхийн аргагүй их баяртай л байсан да.
Надад эх орны нэгэн шинэ өглөө 50 амгалан эхэлж байна. Эх орон ард түмэн хүн болгоны зүрх сэтгэлийг 50 амгалан байлгах гэж эх орны маань дархан хилийн торгон шугамн дээр зогсож байгаа хэлчин дайчид байна. Ямархан цог золбоотой, тэгээ бас ямархан хямралаг, ямархан тэнгэрлэг алба эрхэлдгийг хилийн отрядад, хилийн заставд, харуулын байранд өнгөрүүлсэн 2 өдөр. Сэтгэл зүрхнээс мартагдчихгүй ийм 2 өдөр байх болно. Үргэлж амьдрал насан туршдаа мөрдөж явах нь гайхамшигтай юм гэдэг бол тусгаар тогтнол эрхчлөө байдаг хийгээд эх орныхоо тусгаар тогтнол эрхчлөөг манж явдаг тэр хөвүүдийн эр зоригоор бас бахархаж явна. Нэвтрүүлэгч гэсэн үзэгчид та бүхэнд таалагдсан байхыг гэж бодож байна. Эх орны дархан хил 50 байна, амгалан байна. Тэнд авьяас бэлэг төвүүд өгөхөд эгэл жирийн боловч игнэшгүй их авьяас бэлэгтнүүд амьдран байд юм байна. Сэтгэл үнэхээр хөдлөлөө. Бахарахгүй байхын аргагүй. Ийм усуд дээр очиод ирлээ. Энэ бол ТV караоке нэвтрүүлэг та бүхэндээ цуглаа. Эх орны дахин нэгэн 50 амгалан шинэ өглөө эхэлж байна. Шинэ өдрүүд ар хараасан 50 амгалан ар хараасан учрын зулах болно. Тийм ээ. Та бүхэндээ цуг ТV караоке нэвтрүүлэг хөтлөгч Алтан гэрэл байлаа.